Намайг чинь Баатар гэдэг хүн чинь Хятадын тусгай албанд элсэн эх орноос урвсан гэдэг 25 жилийн ялтаа хэрэг тулгаад 20 жил болж штэ. Нэмдэрч Хятадын тусгай албанд элсэн гэдэг нь худлаа. Эх орноос урвсан гэдэг нь худлаа. Баатар энэ хүнийг гүтгэжсэн байна гэдгийг тагнуулын газар өөрөө шалгаж тогтоогоод 2004 онд шүүх хурал болоод яг энэ хэрэгээр нь Баатарт 3 жилийн ял өгöd. Дээрээс нь Баатар өөрийнхөө гарын үсэг зурсан төлөвлөгөөгөр Монгол улсын ерөнхий сайдын оролцоотойгоор тагнуулын байгууллагын өөрийнх нь хийсэн тусгай ажиллагааны материалыг өөрөө хулгайлж авч задлж хаяад тэрэндээ улсын нууц задруулсан гэдэг хэрэгээр 7 жилийн ял аваад 2 ялыг нийлүүлээд 7 жилийн ял шийдвэрлэлээд л гарсан ба шүү дээ. Тэрийг л ярьж байгаа шүү дээ. Би тэр сая Монгол хязгаартай гэсэн ярилцлагыг үзсэн. Аюултай юмнууд ярьжлаа. Та нар одоо бодоод үзсэн. Дэлхийн аль улсын тусгай албаны дарга хэвлэлийн нэмэлт гарч ирээд өөрийнхөө 9 булчирхаг тоочж байна. Зүгээр л байхгүй. Зүгээр л байхгүй. Байгууллагынхаа бүтц оронтой хүртэл ярьж лээ шүү дээ. Иймж байд юм. Энэ бол намайг хорлох гээд улсаа хорлож байгаа хэрэгдээ. Намайг хорлож чадахгүй л дээ. Шүүхийн тогтоолтой юм чинь хашиж хөдлөхгүй шүү дээ. Яагаад ийм гарч ирж энэ асуудал шийдэн тохиолсон юм бэ? Гэхдээ яахад энэ 49%-ны асуудал байна. Сонирхол байна. Ерөнхийлөгчийн сунгуульд өгчихсэн байна. Намайг нэр дэвшчих би нэгдүгээрт. Нэр дэвшвэл гарчихвэ гэдэг айдсан чинь зөндөө шүү дээ. Айсан хүнд аргал хөдлөл гэдэг өгтэй юм л да. Ийм шалтгаан байна. Дээр нь хонзон байна. Тэр 96 оны нэг шалгалт юм да. Талигат зураг аш болбор би Одонбаатар бид дөрвийн тагнуулын газар яг энэ Баатар хууль бусаар их хурлын гишүүдийг тагнаж чагнаад тэгэхээр шалгалтын ажлын хэсгийг зураг ахлаад би оролцоод Баатарын хууль бус үйл ажиллагаа талсан зогсоогоод илрүүлээд жасраагаад тагнасан юм бид олсон. Ерөнхий нууцыг чагнажсэн. Тэгэл Баатар ч ажлаасаа өгчихсэн хүн шүү дээ. Тэр шалгалтын үр дүнгээр ерөнхийд цэвэр хариуцлага тооцоглоор ирэх баригчтай үгээс учраас аюулгүй байдлын байгууллага гэж байсан нэрийг өөрчилж тагнуулын ерөнхий газар болгож өөрчилж хаяа Баатарыг ажлын аваад инкнасыг тавьчихсан юм байхгүй юу. Тэр гайтай шалгалтаас хойш 98 он дашвал урхан болоод зориг алагдаад 99 онд дашвал урхан болоод яг шалгалтын дүн танилцуулах үед би чинь өөх шахлаа шүү дээ. Би нэлээд муудсан. Сая тэр Баатарыг сүртэй ярьжлаа. Урд айлын тусгай албаны хүн гээд хэлчихсэн чинь ухаалдаж унаад даваад оржинган болд арх авчир цутгаад ухаалдсан хүнд арх цутгаад гэж ярьж байгаа. Одоо гэр чинь энэ болд байгаа л бол өчигдөр ярьсан инээсэн сууж л. Тэр чи хэвгүй би юм уу да тэгээд эмнэлэг явж төргөнд очиод 2000 онд миний мууяж бурхан болсон да. Ингээд Одонбаатрын би бас муудаад элдвэлийн болсон. Дашвалуур амьд байхдаа за наад нэг шалгалтаас ч болж бид нар бүгдээрээ аваалрлаа та гэж хэлсэн шүү. Хажууд нь байсан хүн би бодорч хүний их юм болж ирсэн.